Сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдрийн хичээлийн сэдвээр Манжчин улсын Монголыг захирсан бодлого хэмнэлцдэг үзнэ. За хичээлийн зорилгыг танилцуулъя. За Манжин иргэшээлийн үеийн Монголын нийгмийн нөхцөл байдалд үндэслэн Манжин төрийн бодлого түүний үр дагаврыг танин мэдхэд оршино. За энэ зорилгынхаа хүрээнд Манжин төр засаг захиргааны зохион байгуулалтын бүтэц, алба говьчуур, худалдаа, мөнгө хөвлөлт, Манжин 990 гэсэн агуулгыг үзнэ. За юунд түрүүнд таамаглал төвшүүлье. За манжууд монголчуудыг одоо ямар аргаар захирч байсан бол яагаад монголчууд харийн дарангуйлд олон жил одоо байсан бэ? Нөлөөнөөс нь яагаад гарч чадахгүй байсан бэ гэсэн асуудлыг дотроо тавин хичээлээ судалцгаая. За нэгдүгürt Манжин төр. За Манжчин улс одоо сурах хүчиг болон бусад ном судалгын дээр Манжин тухай маш олон нэршил байгаа. За нэгдүгürt бол хожуу алтан улс буюу хожуу цэн улс гэсэн нэршил байгаа. За энэ нэршлиг Манжин одоо төрийг үүсгэн байгуулагч гэж тооцогддог. Нурхаач Баатар буюу Нурхаач хаан анх улсаа одоо хожуу алтан улс, цэн улс хэмээн нэрлсэн байгаа. За Даачин гэж бас нэрлсэн байгаа. Энэ нь одоо Нанхиад хэлэнд Даачин буюу их ариун гэсэн утгатай үг. За Дайчин гэж бас нэрлсэн байгаа. Энэ үг бол Манж хэлэнд Дайчин гүрэн гэж нэрлэгдэлтэй холбоотой. За Манж гэсэн үгийн утга. За энэ Манж гэдэг нэршлиг бол эцэг номон хаан Райчин Дорж Давг бол Маншур бурхны нэрийн эхний үеийг бэлгшээж өгсөн буюу одоо Манжчин улсыг Мандан бадархыг одоо бэлэгдэж Манж гэж одоо нэрлсэн байдаг. За Манжчин гүрэн 1644 оноос 1911 оны хүртэл Эдүүгийн одоо Хятад, Монгол, Тайваныг иргэшээсэн Манж үндэстний байгуулсан улс хэмээн үздэг. За Манжин хаад. За Манжин төрийг бол 12 хаан үе залгамжлан барьсан байдаг. За эдгээр хаадас бол 3 хааныг онцгож танилцуулъя. Нэгдүгürt бол Нурхаач Тэнгэрийн Сүлдэт хаан байна. Энэ нь болохоор 1616-оос 1636 онд Манжин төрийг барьсан. Тэрээр 1616 онд зөрчид Төнгөөс Хөксаны олон аймгийг нэгтгэж хожуу алтан улсыг байгуулсан нь 1644 онд Дайчин улс байгуулагдах том нөлөө үзүүлсэн байдаг. За монголчуудын дунд Инх Хамгаалан хаан хэмээн алдаршсан Канси эзэн хаан. За тэрээр Манжин дөрөвт эзэн хаан бөгөөд Манж Чингүрэн тогтвортой олон жил оршин тогтноход гол нөлөө үзүүлсэн хаан гэж үздэг. За энэ Инх Хамгаалан хааны үед бол халах монголчууд Манжид эзлэгдсэн байдаг. За танилцуулах 3 дахь эзэн хаан бол Тэнгэрийн Тэтгэсэн хаан. За энэ хаан бол Инх Хамгаалан хааны ачин. За Найрамдал Төвт хааны хөвгүүн бөгөөд тэрээр Манжин 6 дугаар эзэн хаан байсан. За сонирхуулж хэлэхэд тэрээр 17 хатан, 20 татвар эм, 17 хүү, 10 охинтой байжээ. За Манжин үеийн засаг захиргааны зохион байгуулалт. За Манжин үед бол Манжин эзэн хаан мэдээж хамгийн эрх мэдэлтэй этгээд за дараа нь бол аймагт хошууд сумдад хуваагдсан байгаа. За мөн гадаад Монголын төрийг засах явдлын яамыг байгуулж Монголын одоо цаазын бичиг, гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зөвлийн бичиг зэгийг батлан монголчуудыг одоо чандлан захирах бодлого баримталж ирсэн байна. За аймаг ба чуулган. За засаг захиргааны хамгийн том нэгж нь аймаг. За Манжин хаанаас томилогдсон Жанжин баг, Амбан сайдын удирдлагадор чуулган байгуулагдаж 3 жилд нэг удаа хэрэг хэлэлцдэг байсан. За Ар Монголд 6, Өвөр Монголд 6 чуулган байсан. Хошуу ба сум, хошууны одоо хамгийн газрыг одоо засаг ноён толгойлж түүний удирдлагадор туслах тайж, захирагч, мээрн, залан, бичээч, тахар зэрэг албан тушаалтнууд ажилладаг. Харин сумын занг гэх албан тушаалтанд захирна. Нэг сум нь 150 эрд цэрэг гаргах хэмжээтэй байсан. Хэрвээ 150 эрд цэрэг гаргах хэмжээнд хүрч чадахгүй бол тэр сумыг одоо хондог гэж нэрлэдэг байжээ. За 3-т алба говьчуур. За эдгээр зураг дээр үзүүлсэн алба говьчуурыг бол 1 жилд Манжин төрд барих алба говьчуурын хэмжээ байгаа. За энэ голд үзүүлсэн газрын зураг дээр
Бээжингээс өвөр Монгол, ар Монгол, за тэгээд баруун Монголыг манжтай холбосон энэ одоо буйха өртөөний зургийг харуулсан байна. За эдгээр өртөөнүүд нь сайр ус, их хүрээ, хяагт, ховд, улаастай зэрэг газрыг дайрсан 120 орчим буйха өртөө байгуулж жил бүр одоо дээрх алба хувчурыг авах ба 20 дугаар зууны ихэнх гэхэд 1250 өрх тэднийг захирах төвшмөл занг тэргүүтээ одоо алба залгуулж байсан байна. За жишээлбэл одоо нэг жилд 47 мянган тэмээ, 53 мянган хонь, за 250 мянган адуу зэргийг бол энэ өртөө буйхаагаар манжийн хаадад одоо алба залгуулдаг байжээ. За дөрөвт нь худалдаа мөнгө хөлтийн бодлого. За хятад худалдаатад одоо жил ирэх тусам нэмэгдэж байсан нь манжийн төрөөс баримталж байсан эдийн засгийн бодлого монголчууд одоо бараа таваарын хомсдуулц болж одоо Оросын нөлөөнд орох явдлаас сэргийлж байсан гэж үздэг. За худалдаачид эд бараа мөнгийг 1 жилийн одоо 36% хүүтэй 3 жилээр өгч хэрвээ одоо өрөө төлж чадахгүй бол өнгөрсөн хугацаанд үрдсэн хүүг нэмж их болгоод дахин 3 жил сунгаж хүүг үржүүлэх замаар ажилтдаг байжээ. За одоо дээр үзүүлсэн зургууд бол одоо зоосон мөнгө, ембүү, өрийн бичиг, эрхийн бичиг тэргүүтээ эдгээрийг бол худалдаа найманд өргөн ашигладаг байсан байна. За мөн одоо Монголын адуу хонь тэргүүтээ ашиг чимэгтэй малыг хөлөөр нь одоо хэлээр олноор нь гаргах ийм явдал их байжээ. За тавд нь 9 эрүү шүүлт. За энэ зурган дээр бол эрүү шүүлтэнд ашиглагддаг дөнгө, гав, гинж, төмөр зэргийг харуулсан байна. За монголчуудыг эсгээн цэвэрлүүлэх манжийн төрийн ялын бодлого буюу 9 эрүү шүүлтийн арга. Энд нь бол савслаг, хонгор азраг, төөпөө суглах, банздах, мөглөнд хийх, хус шаах, талхитах, шаахадах, төөнөх гэсэн аргууд одоо тарчлаан зовоодог байсан байна. За эцэст нь дүгнж хэлэхэд Манжчин улс монголчуудыг иргэшээлдээ оруулаад олон аймаг хошуудад хуваан олон ноёд төшмлүүдийг одоо томилж алба говьчуур тогтоон монголчуудын аль болох эвлэлдэн нэгдэх бие биедээ дэмжих туслах боломжийг нь өгөө хийх зорилготой байжээ. Мөн эдийн засгийн хувьд хараа тулгах, элдв бараа таваараар өндөр хүүтэй зээллэг бий болгох, улмаар хүүгэн хүү тооцох зэрэг аргаар монголчуудыг улам ядуу буураа сул дорой болгох мөн ашигт мал, бэлэн мөнгө зэргийг нь өртөө албаар дамжуулан авдаг байжээ. Хамгийн одоо хоригс гэрцгийн бодлого бол манжийн одоо эрүүдэн шүүх арга буюу түрүүний дурдсан 9 эрүү шүүлтийн арга байсан байна. За бедан гүйцэтгэх ажлыг хийгээрэй хүүхдүүд. Энд нэгдүгээрт сэдвийн ач холбогдлыг тайлбарлах буюу бидний хичээлийнхээ эхэнд дэвшүүлсэн таамаглал хэсэгт дэвшүүлсэн одоо асуудлыг хэлэлцэх, түүнийг дүгнэн бичих. Хоёрт нь одоо манжийн засаг захиргааг пирамидаар төрсөлж тайлбарлах. Гуравт нь манж хятад руу гарах өртөөг зурж тэмдэглэх. За дөрөвт нь пүүсийн бодлого бодох. Тавд нь 9 эрүү шүүлтийн аргыг нэрлэх. Зургаад нь одоогийн оршин суугаа газраа манжийн үед хаана хариалагдж байсныг олоорой. За 2 дугаар даалгаврын тавилан маань энэ байна. За 3 ба 4 дугаар даалгаврын тавилан эндээс хараарай. За 6 дугаар даалгаврын тавилан маань энэ байна. За эдгээр одоо үдсэн агуулгаас гадна дэлгэрүүлж үзье гэвэл та бүхэн энэ их сурвалжийг ашиглаж даалгавраа гүйцэтгээрэй. За анхаарал хандуулсанд баярлалаа.